За сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд технологийн дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцсан тэнцэх 150 өдрийн чаленжийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл sliding window maximum гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр яг энэ нэрэн дээр хэлсэн шиг одоо sliding window гэж байгаа шиг ерөнхийдөө энэ бодлого бол ерөнхийдөө sliding window төрлийн бодлого байх нь байна. За sliding window төрлийн бодлогууд дундаа ерөнхийдөө баг зэргийн хүнд бодлого. За тийм учраас юун дээр hard түвшний бодлого гэж оруулсан байна те. Lead code дээр ерөнхийдөө hard түвшний бодлого гэж оруулсан. За тэгэхээр хэдүүсэнд нь юу өгөх юм бэ гэвэл nums гэдэг нэг array өгөх нь байна. За энэ нь бүхэл тоон array явах нь. За тэгээд хэдүүсэнд нь window-ийнхаа буюу тэр цонхных нь size нь өгөх нэ. За тэр цонхных нь size нь өгөх нь байна. За тэгээд цонхныхоо тэр цонхон дотор байгаа тоонуудынхаа хамгийн максимумыг нь хадгалаад явах нь. За одоо чинь хамгийн эхний жишээ хэдүүсэнд нь энэ нэг nums гэдэг нэг array өгсөн байна шүү дээ. Тэгээд k гэдэг юу одоо цонхны size нь өгдөжээ. За 3 sizeтэй ийм array юм байна. За тэгвэл 3 sizeтэй цонх гэдэг нь юу вэ гэвэл эхний 3 тоогийг нь авчиж чинь. Эхний 3 тоог нь аваад эндээс максимумыг нь олно. Энэ бол мэдээж голд нь байгаа энэ 3 гэдэг тоон бол ойлгомжтой тий. За тэрний дараа нь хэдүүсэнд нь одоо цонхоо баруун тишээгээ хөдөлгөөд тий. Баруун тишээгээ хөдөлгөөд хэдүүсэнд нь ийм дахиад цонх гараад ирж байна. За энэ цонхны хамгийн ихнийхэн тоог авч тий. Яг тэгвэл хамгийн ихнийх нь угсаа максимум байгаа учраас 3 гэдэг тоог авчиж чинь. За дараачихын цонхон дээр бол одоо 3 байхгүй жоод хасах 3 5 гэдэг юу гараад ирсэн тий. Тийм учраас энэ дээр бол 5 гэдэг утгыг нь авнаа. Хамгийн их утгыг нь тий. Энэ цонхны хамгийн их утгыг нь авчих. За ингэж явсаар байгаа хэдүүсэнд нь ерөнхийдөө ийм array эцэст нь гарч ирэх нэ гэж хэдүүж ойлгож босох нь. За тэгэхээр ерөнхийдөө яг хуу эндээс харахад бас бодлого бол айгүй энгийн харагдчих болно. Яа тэгвэл одоо энэ 3 юуг нь олоод тэгээд эн чинь яг л нөгөө энгийн sliding window-т ижлэхэн бодлого шүү дээ. За гэтээ хэрвээ одоо яг миний сая энийг хэлсэн алгоритмаар бодвол одоо time complexity буюу хурд нь яаж гарах вэ гэвэл k буюу n юуны энэ цонхны size нь тэгээд n-аас нь k удаад автсан шүү дээ тэ энийг. За энэ цонхны size-аас максимумыг нь олоход k хэмжээний одоо үйлдэлийг хийн. За тэгээд энийг n-аас нь k удаад автах буюу хэдэн одоо цонх вэ гэдгийг тоосоо хэдүүсэн 1 2 3 4 5 6 6 цонх байгаа. Тэгэхээр энэ бол 6 гүрчгэн k буюу 3. Хэдүүрийн энэ бодлогын кейсээр бол хэдүүрийн 18 ширхэг үйлдэлээр бодох нэ. За тэгвэл эндээс илүү амар арга байгаа юу? Илүү дээр арга байгаа юу? За эндээс илүү дээр арга бол байгаа. Эндээс илүү хурдтай, илүү цаг одоо код бичих бол арга байгаа. За тэр код бол O of n гэдэг time complexity дээр бичигдэх нэ. За тэгэхээр хэдүүн 1 2 3 4 5 6 7 8 8 үйлдэл хийгээд ерөнхийдөө за энийг c гүрчг 8 л да. За ерөнхийдөө ийм хэмжээний үйлдэл хийгээд манай бодлогыг бол бодож чадах нэ. Энэ бодлогыг бас бодож чадах. За ерөн бодлогын санаа бол юу юм бэ гэхээр за хэдүүсээ хамгийн ихсээд хамгийн энгийн жишээг хэдүүсээ авч үзье л да тий 1 одоо 8 9 ч байт юм уу те. Ийм жишээ аваад үзье хэдүүс. За тэгээд хэдүүснгийнх нь window-ийн size нь хэд гэж өгсөн бэ гэхээр 5 гэдэг өгсөн гэж бодчихё та тий. За 5 гэдэг өгсөн. Энэ бол хэдүүснгийнх нь nums гэдэг array байна. За тэгэнгүүт хэдүүсгийн window size нь 5 гэдэг өгсөн. За тийм учраас хэдүүсээ хамгийн ихсээд за энийг ногоон дор тэмдэгчээ те хэдүүсээ. Хамгийн ихсээд энэ эхний 5-ыг нь харна шүү дээ. Эхний 5-ыг нь хараад хэдүүсээ максимумыг нь олно. Максимум 8 гэдэг нь харагдаж байна те. Тэнгүүд output руугээ хэдүүсээ 8-ыг хийчих та тий. Array руугаа. За тэгээд дараа нь нэг хөдөлгөлөө ийшээгээ харлаа 8 9 гэдгийг нь хэдүүсээ мэдчихэв. За яаж энийг хэдүүсээ мэдээд байгаа юм бэ гэвэл эхнээс нь ихсээд хэдүүсээ яваад штэ. За хэдүүсээ юу яаж үзье? Эхнээс нь ихсээд зүгээр явж үзье. За тэрийг за use тийм ээ. Эхнээс нь ихсээд хэдүүсээ явж үзье. Хамгийн ихний window те энэ дотор байгаа энэ window. За тэгэнгүүт хэдүүсээ нэгийг шалгасан 8 гэдгийг нь хэдүүсээ олцсон. Эндээс. За дараачих нь window бол энэ дээр гарч ирэн тийм ээ. Дахиад шалгалтыг 1-ийг шалгах, 8-ыг шалгах, 9-ийг шалгах, 9 гэдгийг ингэж хэдүүсээ олж штэ тий.
максимум нь 9 юм а гэдгийг хэдүүсээ ингэж олж байна. Тэнгүүд хэдүүсээ давхарцсан үйлдэлүүд ямар их хийж байгааг та нар анзаарсан уу сая? Одоо 1 1 1 1 хэдүүсээ эхнийх нь Windows юуг мэдж авч болж байгаа вэ гэхээр эхнийх нь Windows дотор байгаа максимум 8 юм байна. Уртталт нь байгаа энэ бүх нэгүүд угаасаа 8-аас бага юм байна гэдгийг хэдүүсээ тэр мэдээсийг мэдээд авчиж байгаа байхгүй юу? Тийм учраас дахиад 9 дээр дахин тэрийгэ шалгаадах шаардлага бол байхгүй шүү дээ, тийм ээ? За тэгэхээр ерөнхийдөө бидний санаа энэ байх нь. Дахин шалгах шаардлагагүй гэдэг санаан дээр хэдүүсээ кодо бичих нь. За тэгвэл энэ кодыг яаж бичих юм бэ гэдэг хэдүүсэнд асуудал гарч ирж байна. За тэгэхээр тэр кодыг яаж бичих вэ гэхээр хэдүүсээ өгөгдлийн бүтцээ шигсэн. Ямар өгөгдлийн бүтцээ шигсэх вэ гэвэл DQ гэдэг нэртэй өгөгдлийн бүтц байгаа. За DQ гэдэг өгөгдлийн бүтц бол бид нар энэ Q-г бол мэдж байгаа шүү дээ. Q гэдэг энэ Q байна. За Q юу гэдгийг мэдж байгаа. Q чинь болохоор FIFO буюу first in first out те төрүүж орж ирсэн бол төрүүж гарах тийм өгөгдлийн бүтц байгаа шүү дээ. За DQ гэдэг бас юу вэ гэхээр хоёр талаас авах нь. Хэдүүсээ урдаас нь авчиж болно, ардаас нь авчиж болно. Голынх нь идрүү бол бид хэдүүсээ орж чадахгүй шүү дээ. Урдаас нь авчиж болно, ардаас нь авчиж болно. Ийм өгөгдлийн бүтц байгаа. За сонирхч ивэл мэдээж та нар бүгдээ интернетээс хайгаад үзэж болно DQ-гийн тухай бичгүүд байгаа хаа гэж найдаж байна. За тэгэхээр DQ гэдэг өгөгдлийн бүтцийг ашиглах нь байна. За тэгэхээр DQ гэдэг өгөгдлийн бүтцийг яаж ашиглах вэ гэхээр хэдүүсээ урдаас нь авч болно, ардаас нь авч болно гэдэг нь хамгийн чухал байхгүй юу? За тэгэхээр хэдүүсээ юу хийх вэ гэхээр за 1 1 1 1 8 9 K тэнцүү 5. За тэгвэл хэдүүсээ DQ дотроо нэгийг хийгээд үзээс та тийм нэгийг хийн. Угаасаа хамгийн ихний шалгалтаас нэгийг нэг рүүс явна шүү дээ, тий. За тэгвэл дараа нь хэдүүсээ дараачийнхаа хамгийн ихний шалгалтыг дараачийн шалгалтыг хийсээ 1 байна. Одоо энэ нэгийг DQ дотор байгаа. За энийг DQ гэж биччихье. DQ дотор байгаа хамгийн дээдлийн элементийг харьцуулаад үзэхэд энэ тэнцүү байна, тийм ээ. Тэнцүү байгаа юм чи хэдүүсээ дахиад нэмээд биччихнэ. За тэгвэл энэ дээр байна. Хамгийн дээдлээ энэтэй харьцуулсаа энэ бол мэдээж тэнцүү байна. Дахиад нэмээд бичсэн. Энэ хоёр тэнцүү байна. Нэмээд бичсэн. Энэ одоо энэ эднээс бүгд одоо хамгийн дээдлийн энэ элементээс энэ 8 бол изүү болоод ирлээ. Тийм учраас энийг байхгүй болгочихно. Одоо арт талаас нь pop хийчих байхгүй юу? Арт талаас нь pop хийчихнэ. За тэгвэл дахиад энэ дээр шалгалтаа хийн. Арт талаас нь дахиад pop хийн. Энэ дээр шалгалтаа дахиад pop хийн. Энэ дээр шалгалтаа дахиад pop хийн. За тэгээд 8-ыг нэмчих нь байна. За 8 бол угаасаа бид нар мэдж байгаа шүү дээ. Угаасаа энэ бол хамгийн ихний Windows-ийн сүрч хана гэдгийг хэдүүсээ мэдж байгаа. За тийм учраас одоо Windows-ийнхаа хамгийн ихийг нь хэдүүсээ DQ-гийн хамгийн урд байгаа элементээр нь хийчих нь байна. За тэгэхээр 8-ыг авчиад хийчих нь шүү дээ. Output дээрээ тий. Output дээрээ 8-ыг авчиад хийчих нь. За тэгэхээр 8-ыг авчиад хийчих нь байна. За хэдүүсээ хамгийн уртталт нь хийж гэнэ гэсэн үг. За тийм учраас DQ гэдэг хэдүүсэнд нь байгаа DQ болохоор юу вэ гэвэл decreasing буюу үргэлж буурж явдаг team DQ байх нь. За тэгвэл одоо ширжих хэрэгтэй шүү дээ. Юу бол одоо ингэ ширжих хэрэгтэй. Ширжээд явсаа. Ширжээд явсан чинь 9 гэдэг элемент дээр ирж байна тийм ээ. 9 гэдэг элемент болон DQ-гийн хамгийн дээдлэлт байгаа элемент буюу 8-ыг хэдүүсээ шалгаад үзье. 8-9-ыг харьцуулаад үзвэл мэдээж 9 их. Тийм учраас хэдүүсээ 8-ыг байхгүй болгосоо 9-ыг оруулсан. За мэдээж хэдүүсээ юуг мэдж байгаа вэ гэхээр энэ бол Windows-ийн хамгийн сүүч элементэ гэдгийг хэдүүсээ мэдж байгаа тийм учраас хэдүүсээ 9-ыг одоо DQ-гийн хамгийн зүүн талд байгаа энэ элементийг нэмээд бичих нь байна. За тэгээд хэдүүсээ output дээр 8 9 гэдэг энэ хариунуудтай болоод авах нь. За өөр жишээн дээр хэдүүсээ аваад үзье. За ямар жишээн дээр вэ гэхээр одоо ихээсээ бага руу явж байгаа. За ийм жишээн дээр хэдүүсээ аваад үзье. 8 7 6 9 гэдэг жишээн дээр аваад үзье. За тэгээд K тэнцүү 2 гэдэг хэдүүсээ аваад үзье. За тэгэнгүүт хэдүүсэнд нь DQ байна. DQ байна. За тэгээд хэдүүсээ 8 байна тийм ээ. За эхний window бол энэ ойлгомжтой шүү дээ. Энэ байна. За тэгвэл 8-ыг хэдүүсээ хийчин. 8-ыг хийчин. За 8-ыг хийснийхаа дараа хэдүүсээ угаасаа 8 чи DQ дээр угаасаа ямар нэг шалгалт байхгүй юм чи шууд 8-ыг хийн шүү дээ. Тэ ямар ч сонгогдохгүйгээр. За тэрний дараа хэдүүсээ 7-ыг шалгаад үзнэ. 7 8 2-ыг 7 DQ-гийн хамгийн сүүлийн элемент 2-ыг харьцуулаад үзвэл одоо DQ-гийн энэ top дээр байгаа элементийг нь хэдүүсээ
харьцуулаад үзвэл угаасаа юу вэ гэхээр хэрвээ DQ-гийн топ за энэ буруугаар нь биччихээ дөө ингэ биччихээ. Топ дээр байгаа элемент нь энэ элементээс за би энийг odd гэж тэмдэглэж чинь. За odd дээр байгаа элемент нь DQ-гийн топ дээр байгаа элементээс бага байж бид нар шууд pop хийх хэрэгтэй тийм ээ гаргах хэрэгтэй. За энэ дээр энэ дээр бас энэ кейсийг бас дахгүй шүү дээ тийм. Тийм учраас сэтгүүлчд дозоогоо шууд нэмээ бичих нь. Нэмээ бичин. За энэ бол сэтгүүлгийнх нь window-ийн хамгийн одоо нийт window-нд босчиж байгаа учраас сэтгүүлээ DQ-гийн хамгийн уртлын элементийг нь аваад output дээр хийх ёстой. Тийм ээ. За тэрний дараа хэдүүсээ юугаа шилж үзлээ? Window-г шилж үзлээ. Window-г шилжүүлээд үзсэн чинь за хэдүүсээ энд 6 одоо тэгэхээр од нь энэ дээр хүрээд ирнэ гэсэн үг. За тэгвэл од нь топ дээр байгаа элемент буюу 7-оос илүү байна уу? Үгүй ээ. Илүү биш байна. Тийм учраас зүгээр шууд нэмээд. Харин энэ дээр нэг асуудал гарч ирж байгаа нь одоо шууд 8-ыг энэ дээр үзвэл хэдүүсээ угаасаа TQ-гийн хамгийн зүүн талд байгаа элемент буюу 8-ыг нэмээд хийчих шүү дээ. Тэгвэл энэ дээр бол 8-ыг нэмж хийж бол хэдүүсээ болохгүй шүү дээ. Яг гэвэл энэ бол Window дотор байхгүй юм тийм ээ. Тийм учраас хэдүүсээ яах вэ гэвэл 8 Windows гараад өвчиж байгаа учраас шууд юуг нь хасчихна. 8-ыг хасчихна. DQ одоо хоёр талаасаа pop хийж болдог гэсэн шүү дээ. Тийм учраас урд талаасаа pop хийчихнэ. За тэгээд зүүнд хамгийн зүүн талд байгаа буюу 7-ог нэмээ бичихнэ. За тэгээд хэдүүсээ дараачийн window руугаа оръё. Дараачийн window руугаа ороод үтсэн чинь хэдүүсээ 9 буюу одоо од нь энэ дээр үрээд ирнэ шүү дээ. 9 буюу од дээр байгаа элемент нь DQ-гийн топ буюу 6-аас илүү гараад ирлээ. Тийм учраас 6-га pop хийсээ, 7-га pop хийсээ, 9-ийг нэмж өчсөө. 9 бол DQ-гийн хамгийн зүүн талд байгаа элемент буюу ингээд нэмээд бичихнэ. За ерөнхийдөө бол ийм бодлого байх нь байна. Ерөнхий санаа нь бол ийм. Тэгээд код бичээд үзвэл илүү ойлгомжтой болох хаа гэж найдаж байна. За хэдүүсээ кодчдод үзье. За код бол юунаас эхлэх вэ? За хэдүүсээ эхлээд ямар ч байсан намсгаа сайзыг нь авчи тий. За тэгээд хэдүүсээ ямар ч байсан төгсгөлийн одоо үр дүнгээ хадгалах нэг output гэдэг нэртэй нэг юу нэмчи. За тэр бол ийм сайзтай байна тийм ээ. Одоо эндээс харахад хэдүүсэнд нь n буюу 1 2 3 4 5 6 7 8 юу байхад элемент байхад 1 2 3 4 5 6. За тэгэхээр энэ 6-ыг яаж гаргаж авах вэ гэж 8-аас 3-ыг хасаад нэмэх нь 1 тийм ээ. За энэ томьёогоор ус хэдүүсээ гаргаж авч байгаа. За тэрний дараа хэдүүсэнд нь DQ хэрэгтэй шүү дээ. За энэ дээр нэг анхаарах хэрэгтэй зүйлс нь хэдүүсээ юу вэ гэхээр DQ дээр хэдүүсээ яг утгыг нь бол хадгалахгүй тухайн индексүүдийг нь хадгалж явах нь байна. За тэгээд хэдүүсээ мэдээж sliding window юм чинь хэдүүсэнд нь за уучлаарай ийм байх хэвээр. Sliding window юм чинь хэдүүсэнд нь угаасаа LR гэдэг юу бол хэрэгтэй тийм ээ. За тэгээд хамгийн ихний бидний шалгалт юу вэ гэхээр одоо Q нь empty биш байх үед за байж байгаа би энэ дээр юугаа мартчих. Empty биш байх үед за тэрний дараа Q-гийн back нь буюу хамгийн сүүлийн элемент нь намсын араас бага байх үед тийм ээ. Намсын араас бага байх үед. За энэ ийм байх үед хэдүүсээ яах вэ гэхээр Q pop back юм тийм ээ. Сүүлээс нь pop back юм шүү дээ. Тэ сүүлээс нь pop back гэж явна. За тэгэнгүүт Q дээр push back хийгээд оруулсан, U push back хийж оруулсан бигээр R-ыг хийж оруулсан. За R бол индекс те, индекс гэж хэлсэн. За тэгээд энэ R-ыг угаасаа энд угаасаа R бас одоо ингээд нэмэгдэж орсоор байгаад эн чинь нөгөө нэг одоо хэдүүсээ ерөнхийдөө энэ үйлдэлийг бол ойлгож байгаа шүү дээ. Энэ үйлдэл бол саяжангаа ярьсан нөгөө нэг юу яах үйлдэл байсан шүү дээ. Хамгийн DQ дотор байгаа хамгийн сүүлийн элемент нь одоо оруулах гэж байгаа R дахь энэ элементээс бага байвал гэдэг энэ нөхцөл байгаа тийм ээ. За тэгвэл pop back гэж чинь за тэгээд R-ыг нэмээд бичнэ. За тэгвэл одоо хэдүүсээ output гэдэг тэр юун дээр нэмэхээс өмнө хэдүүсээ юу хийх хэрэгтэй вэ гэвэл L нь хэрвээ юунасаа Q-гийн front нь илүү болоод явчихвал тийм ээ. Q-гийн front нь илүү болоод явчихвал
За тэгэхээр энэ за Air нь изүү усад төвчүүж юм байна. Air нь изүү усад төвчүүж. Ягаад гэвэл энэ болохоор одоо нөгөө нэг Windows дотор байхгүй байгаа зүйлсүүдийг нь хитүүсээ юу яах гэдэг шүү дээ. Тэгээ pop front хийн. Тэгэхээр хитүүсээ pop front хийн. За тэгэхээр ингээд нэмчин. За тэгээд дараа нь хитүүсээ яах вэ гэхээр нэмхэн нэг энэ нь case изүү байх үед хитүүсээ output air дээр output air нь юу хадгалах хэрэгтэй вэ гэхээр намсын Q-гийн front дээр байгааг нь хадгалах хэрэгтэй. За тэгээд хитүүсээ яах вэ гэхээр хитүүсээ air-ийг нэмэгдүүлэх хэрэгтэй. За тэгээд дараа нь R-ыг нэмэгдүүлэх хэрэгтэй. За тэгээд return output хийх хэрэгтэй байна. За ерөнхийдөө энэ дээр бичигдсэн байгаа бүхий код бас яг өмнө тайлбар дээр байгаа. За зөвхөн энэ бол одоо индексээр нь бичигдэж байгаагаар л ялгаатай. Тэрнээс бусдаар бол өөр нэг ялгаа авахгүй байна. За хэдүүлээ шалгаад үзцгээе. Алдаа гаргасан байж бас магадгүй. Хэдүүлээ шалгаж үзье. За алдаа гаргасан байна тийм ээ. За юун дээр алдаа гаргасан байна? Хэдүүлээ харцгаая. За тэгэхээр алдаа нь юунд гарсан байна вэ? Тэгэхээр Q чинь бол энэ дээр nums байх хэрэгтэй шүү дээ тийм. Nums байж Q-гийн back гэдэг чинь бол өөрөө index тийм ээ. За тэгэхээр энэ дээр nums байж юу босох нэ? Энэ бол хүчин төгөлдөр босох нэ. За хэдүүлээ шалгаад үзье. За өөр алдаа бас байж магадгүй. За болж юм тийм ээ. Ерөнхийдөө бол бодлогын санаа энэ байх нь. За ер нь бол мэдээж lead code бол зүгээр ч нэг энэ бодлогыг бол хард болгоогүй. Мэдээж тийм амар бодлого бол биш. За гэтээ ерөнхийдөө энэ алгоритмыг ойлгоцсон байхад бол ер нь бол бас тийм амар хүнд одоо юу lead code дээр байгаа hard төвчний бодлогууд дундаас бол бүр тийм амар хүнд бодлоготой болохгүй. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол like, subscribe-аар манай channel-ыг дэмжээрэй. Хэрвээ ойлгоогүй зүйл байвал бас комент хийхээр асуугаарай.